Тэгээ пүүз гэхээр одоо хүмүүс зүгээр л ингээд өмсдөг юм гэж бодоод байдаг. Энэ бол айгүй хөгжөөд одоо ингээд өөрийнхөө байгаа пүүзээр та нар ингээд яг үнэт цааш шиг цуглуулга үнэлүүлээд энийг дараад худалдах боломжтой байдгийг шүү. Одоо жишээ нь энэ $250 худалдан гарсан пүүз өнөөдрийнх нь ханш нь болохоор $10,000 байх жишээтэй. Тэгээ миний нөгөө нэг яриад байсан 2016 оны энэ Nike Air Max гэдэг пүүз маань болохоор одоо тэр хамгийн дээдлийнх нь $100,000 байв. Монголд бол нэг бараг 3-4 өрөө байна юм гэсэн үг. $100 сая биш. Тэгвэл энэ яг хуу тэр байгаа пүүз маань болохоор Лос Анжелес манай дүүгийн агуулгад нь хадгалагдаж байгаа. Гэхдээ энэ яг тэрнтэй адилхан пүүзнийх нь хуулбар нэг. Энэ дараад их юм бол тэгээд нэг гайхамшигтай яг би энийг хийгээ явж байхад нэг гайхамшигтай зүйл тохиолдсон. Тэр нь болохоор энэ Лос Анжелес байдаг Тэмүүлэн гэдэг залуугийн Nike-тэй хамтран гаргаж байгаа Air Max 1 гэдэг пүүз нь 11 сарын 1-нд Америкт худалдаад гаргах болсон байлаа. Тэгээд би Remax авснаас хойш пүүзний хавтан цус жоохон холдчиход байгаа. Тэгээд би одоо яг энэ өнөөдөр яриагаар юу хэлэх гээд байгаа вэ гэхээр өөрийнхөө мөрөөдөл ч юм уу өөрийнхөө хоббинд цагаа зарцуулахын бол та бүхэн хаашаач юунд ч яг мөрөөдөлтөө өрөх боломж зөндөө байгаа шүү гэдгийг хэлэх гээд байгаа. Наадад байсан юм. Одоо хүмүүсийн нэг ажил хийх.